Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш нь өнөөдөр математикийн хичээл орно. Хичээлийн анхааралтай үзээрэй. Энэхүү хичээлээрээ шингэн бутрамг зүйлийг хэмжиж ялгааг нь мэдэж авцгаая. Мөн хичээлийн хэрэглэл болон хэрэгэлсэн эд зүйлээ буцааж байранд нь хурааж байгаарай хүүхдүүд ээ. Шингэн зүйлийг хэмжүүртэй саваар хэмждэг, харин бутрамг зүйлийг хэмждэг багжийг жин гэж нэрлэдэг. Жин нь янз бүрийн хэлбэр дүрс хэмжээтэй байдаг. Шингэн зүйлд дараах зүйлс орно. Ус, ундаа, жүүс, сүү, мөн ургамлын тос гэх мэт зүйл ордог. Харин бутрамг зүйлд юу орох вэ хүүхдүүд? Та нар юу гэж бодож байна? Бутрамг зүйлд будаа, гурил, гоймон, элсэн чихэр гэх мэт зүйл ордог байна. Өнөөдрийнхөө хичээлд бутрамг зүйлээс будааг, шингэн зүйлээс усыг сонгож авч хэмжиж үзэж ялгааг нь мэдэж авцгаая. Ижил хэмжээтэй шилэн аяга 2 ширхэг, будаа, ус, мөн амны халбах том жижиг аль нь ч байж болно бэлдээрээ хүүхдүүд ээ. Ижилхэн 2 шилэн аяганда гадна талд нь ижил хэмжээтэй тэмдэг тавиарай. За дараах бичлэгийг үзээд бутрамг зүйлийг хэмжээд ялгааг нь мэдэж авцгаая. За одоо бүгдээрээ шингэн бутрамг зүйлийг хэмжиж ялгааг нь мэдэж авцгаая. За тэмдэглэсэн 2 шилэн аягныхаа тэмдэглэгээний дагуу будаа олон усаа хийгээд мөн 2 будаа усаа халбгаараа хэмжиж тоолж хийх 2 аягаа бэлдээд мөн амныхаа халбгыг бэлдээрээ. Багш нь болохоор том халбага бэлдсэн байгаа. Одоо бүгдээрээ эхлээд усаа хэмжиж үзцгээе. За усаа хийхдээ аль болох халбгаа дүүргэж хийн. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11. За ус маань 11 халбах ус орсон байна. За халбаа сайн орчиж байгаа. Одоо будаага шилэн аягандаа хэмжиж үзье. Будаага хийхдээ ингэж овоолж хийхгүй энийгээ долоовор хуруугаараа тэгшлээд хийн. 1 2 3 4 5 6 7 8. За будаа маань 8 халбаг. Ус маань харин 11 халбаг орсон байна. Хоёулаа ижил хэмжээтэй энэ 2 шингэн болон бутрамг зүйл маань ингээд гаднаасаа харахад ижил хэмжээтэй боловч халбгаар тоолоод хэмжээж үзэхээр шингэн зүйл нь их, бутрамг зүйл нь бага байна. Яагаад гэвэл бутрамг зүйл нь ширхэгтэй том байдаг учраас шингэн зүйл нь шингэн учраас их ордог байна. За бичлэгээс үзэхэд аль нь их байсан бэ? Халбгаар тоолоход ус нь их байсан уу, будаа нь их байсан уу хүүхдүүд ээ? Зүйтэй. Халбгаар тоолоход ус нь их байсан.
Дараах шилэн 2 савны аль нь их бэ нэ? Тэмдэглээрээ хүүхдүүдээ их багын тэмдгээр. Дээр нь тоо тавьсан байна. Тоог нь сайн хараарай. 1 литр, 3 литр. 1-ийн тоо, 3-ийн тоо хоёрын аль нь их вүлээ хүүхдүүдээ? Тэмдэгээ тавиарай. Зүйтэй 3 нь их ингэж бодож байгаа хүүхдүүд маш сайн байна. За ингээд өнөөдрийнхөө хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Хүүхдүүд та нар аав ээжтэйгээ хамтран туршиж үзээд дараа нь өөрөө бие даан хийгээрэй.